Батөвлөг багш нь Увс аймгийн Зүүн говь суманд төрсөн. 1992 онд Ховдын багшийн дээд сургуулийг математикийн, физикийн багш мэргэжлээр төгссөн бөгөөд 2009 онд удирдлагын академид төрийн удирдлагаар мэргэшиж, Ховд их сургуульд боловсролын магистрийн зэрэг хамгаалсан юм а. Улаангом сумын 3 дугаар сургуулиас ажлын гараагаа эхэлж, математик, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтнээр 2011-ээс 2016 онд ахлах 3 дугаар сургуулийн захирлаар 16 жил амжилттай ажиллаж байсан бөгөөд 2016 оноос хойш 1-р зохицолбор сургуульд сургалтын менежерээр ажиллаж байна. Батбилэг багшийн олон шавь нар мэдээлэл зүйн улсын олимпиадад амжилттай оролцож, шавь буян хүү улсын аварга болж, шавь наран гэрэл, ган тулга, самбуу нар хүрэл медаль хүртсэн байна. Мөн математик, мэдээлэл зүйн хичээлийн аймгийн олимпиадаас шавь нар нийт 50 гаруй медаль хүртэж, үүнээс 15 алт, 22 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн амжилтыг тус үзүүлжээ. Түүний шавь нараас Монгол Улсын их сургуулийн багш доктор Н. Пүрвцогт, боловсролын их сургуулийн багш А. Нэргүү зэрэг олон шавь нар нь багшийнхаа мэргэжлийг залгамжлан ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудад багшилж угааг дурдахад таатай байна. Харин Батбилэг багш өөрөө мэдээлэл зүйн улсын олимпиадаас мөнгө, хүрэл медалууд хүртэж, чадварлаг багш гэдгээ батлан харуулсан билээ. Батбилэг багшийн хөдөлмөр зүтгэлийг төр, салбарын байгууллагууд өндрөөр үнэлж, олон шагнал урамшууллаар шагнасан байдаг. Тэрээр багшлах ур чадвараараа арга зүйч багш, аймгийн аварга багш, мэргэжлийн тэргүүний багш, ахлах багш зэрэг сол хүртэж, мөн боловсролын тэргүүний ажилтан, шилдэг менежер, шилдэг залуу удирдагч зэрэг шагналуудыг хүртсэн байна. Батбилэг багш нь хүүхдийн авьяас чадварыг нээж хөгжүүлдэг, хамт олноо удирдаж манлайлдаг, боловсролын салбарт 34 дахь жилдээ ажиллаж байгаа. Өөрийн ажил мэргэжил салбартаа сэтгэл зүрхээ зориулдаг багш юм а.